Удамжнаа гарсан тэрл элэгнэх дахан дүүсээ нэг нийгмээс нөгөө нийгэм шилжих шилжилтийн үед замаа алдсан хүмүүс гэсэн бодол олон түмэнд зонхилдог. Тэгвэл энэ хүмүүс сүүлийн үед улмал залуучсаар байгаагийн учир юу вэ? Нийгмийн шилжилт хөдөлгөөн бүрэн дуусаагүй байгаа гэх үү? Монгол хүний ухамсар дорой гэх үү? Эрх баригчдын бодлого буруу яваа гэх үү? Эсвэл тийм л золгүй хувь тохиолын эзэд ийм л байх ёстой. Тэдний аз эз дутсных гэх үү? Аль эсвэл ямар ч улсад нийгэмд тийм давхарга байдаг шүү дээ гэж бүх зүйлийг зөвдөх үү? Бид энд хинэгнээс өөрж буруутгах гэсэнгүй. Энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч түмэндээ олон олиггүй цолгон шинхэн эзэд эдгээр хүмүүсийг хэрхэн амь зууж ямар бэрхшээл зовлон туулдгийг хүмүүний амьд явах амьдрахын утга учир чухам юунд оршдгийг багш чуулга мэдрүүлэх. Энэ хүмүүсийн итгэл найдвар Монгол хүний үн цэнийн тухай бид үзүүлнэ. 7 хоног бүрийн даваагаас Баасан гарагийн 22 цаг 30 минутаас Royal HD-ийн нийгэм эдийн засгийн сувгаар хүний мөр бодит цуврал нэвтрүүлэг. Монгол хүн бүр үн цэнтэй. Сайн байцгаана үзэгч та бүхэндээ хүний мөр нэвтрүүлгийн ээж дугаар хүрэхэд бэлэн боллоо. За би тэр одоо энд ТV дандуудын урд байрлах одоо Богдарын байранд байрлах Туж Исмаил имлэгийн гадаа ирсэн байна. Тэгэд энд яах гэж ирсэн бэ гэхээр Монголынхаа шүдийг янзлах гэж ирсэн тийм ээ. Манай шүдэнийг харуулчихгоо. Сэтгэлээр нь одоо шүдээ янзлуулах гэж штэ. Холливуд инээмсэглэлтэй болох гэж штэ ойлаа. Мах идэх болох баг. Мах идэх болох. Тий. Маханд бол ногсгүй штэ тий. За хамтдаа орцгоё. За Монголынх маань шигээ шүднийхээ хэвийг ахуулах гээд орчлоо. Тэгээд нэг язаар ахуул нэг нэ. За чин бас чангалах шүү. Хайгаалах шүү. Гэтэ зүгээр хэлэхтэй. Тэгээд ямар ч зэнд зурлаач тавь дээр үлээгээ байж гин бүгдэнд нь. За хэсэг хугацааны дараа эргээ болцъё. Амьдтан бие биенээ хайрл хүмүүсээ. Амьдтан бие биенээ хайрл хүмүүсээ. Алив сайхнан бусдаас битгий харамл. Хэрэггүй үгийн зэвэр зүрхийг минь бүү шархлууд хэн нэгнийхэн харанхуй нүгрүү битгий түлэх. Архинд орсон нэгийг хэн шоолж бүүнэ. Аяа чиний аав чинь ч байж мэдэн шүү дээ. Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол аз жаргалын хаалгыг бусадтан нээж өг. Ачиг чинь тэд бас бүү мартага. Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд гарцаагүй тэрнийг олж хэл. Гадаа нартай чи гэрт хүйтэн өдөр газар дээр нэг бус удаа тохиолно. Чамд дурлсан сайхан хөв хүнийг чанга хатуугаар битгий гондоо бүсгүй. Чамайг хайрлсных нь хариуд хайрл. Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ. Бидний амьдрал ав адилхан. Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч, бидний хазар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч, бидний зам дээр ав адилхан учрал тохиолдно. Бүсгүйн довлон нулимсыг асуулгүйгээр авчиж өг. Бүдэрч унсан хүүхдийг дээр өргөж аргад. Өнөөдөр чи нээж нөгөөх нь уйлдагч өөр нэг өдөр чи гунж цаадагч нь дуулах болно. Өлгий хавс хоёрыг хүм бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй. Бие биенээ л хайрл. Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй. Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор алтан нар гэрлэн бидэнд ав адилхан хайрладаг болохоор амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодно. Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно. Одоо шүднийхээ хэвийг ахуулж байна. Одоо ямар хэв ахуул вүлээ? За.
Үзэгчтэй ойлгороо бас манай нөгөө нүдэн жоохон өвдөд байгаа. Тэгээд хар нүдэн шилтэй байгаа шүү. Нүдэн ягаа өвдсөн бэлээ? Улах. Ичгэл яг нуугтал үүдээд шүү дээ. Нөгөө нэг айхтар хүчтэй юм даа ажил үсвэлтэй гэж бодоод байгаа шүү дээ. Гүү юу гэж тэрнээс ажиллах вэ? Шоротоос нь суулж байгаа. За одоо ярихгүй шүү дээ. Ангааж байгаа. Дээдлийнх нь шүдний хэмжээг авчаад одоо доотлыг нь авч чинь тий. Тэгээд дооч үстэй ингээд хоршуулж хийдэг байхгүй юу? Тэгээд дооч үдний хаазалт нь ямар байна хаазалтанд тохируулж юм хэмжээ шүү дээ. Хэмжээгээ нөгөө дээжүүдийн хэмжээ үзэх оронд нь язаарыг авахуулаад тэгээд бас 20 минут болно да. Тэгээд дараа нь хэмжээг үзнэ да. Танаа эмнэлэгчээр нь байгууллагад хэдэн жил болж байгаа юм лэг вэ? Бараг 6 жил болж байгаа юм да. Тэгээ анх байгуулагдсан салбар нь л ахгүй юу? Анх байгуулагдаа бараг одоо 20 жил болж байгаа. Энэ Тузмайл бас салбар эмнэлэг нь. Олон жилийн туршлагатай эмнэлэг байх нь шүү дээ, тийм ээ? Юу бодож чинь? Энэ утга байх л гэж бодод байна. Нэг язарыг чаавна. Харин энэ утга баха. Юу вэ шилтийн айгуулх. Яа. Шүдэ авахулж илүү. Дандаа бодож хөлж байсан. Яаж байгаа юм шүдэ авахулсан бэ та? Дандаа бодож хөлж. За одоо хийж байгаа дөө. Жага атман байсан билүү? Зарим нэг нь өвтгөр нь сугсуудтай хэцүү өөр. Удамжнаа гарсан тэрл элэгнийх дахан дүүсээ нэг нийгмээс нөгөө нийгэм шилжих шилжилтийн үед замаа алдсан хүмүүс гэсэн бодол олон түмэнд зөнхөлдөг. Тэгвэл энэ хүмүүс сүүлийн үед улмал залуучсаар байгаагийн учир юу вэ? Нийгмийн шилжилт хөдөлгөөн бүрэн дуусаагүй байгаа гэх үү? Монгол хүний ухамсар дорой гэх үү? Эрх баригчдын бодлого буруу яваа гэх үү? Эсвэл тийм л золгүй хувь тохиолын эзэд ийм л байх ёстой. Тэдний аз эз дутсных гэх үү? Аль эсвэл ямар ч улсад нийгэмд тийм давхарга байдаг шүү дээ гэж бүх зүйлийг зөвдөх үү? Бид энд хинэгнээс ирж буруутгах гэсэнгүй. Энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч түмэндээ олон олиггүй цолгон шинхэн эзэд эдгээр хүмүүсийг хэрхэн ам зууж ямар бэрхшээл зовлон туулдгийг хүмүүний амьд явах амьдрахын утга учир чухам юунд оршдгийг багш болов нэвтрүүлэх. Энэ хүмүүсийн итгэл найдвар Монгол хүний үн цэнийн тухай бид үзүүлнэ. 7 хоног бүрийн даваагаас Баасан гарагийн 22 цаг 30 минутаас Роял HD-ийн нийгэм эдийн засгийн сувгаар хүний мөр бодит цоврал нэвтрүүлэг. Монгол хүмүүр үнцэнтэй. Очуу сэтгэлийн гинхет ухааны хацгийг догно. От амьдрын замда одис тулсан хэсмэрдээ хамбогдооны хангаварт жаргалын дугаар царилсан хангай түшигтэй автэнда халдун бодихэдо халамжлын ачлалтай хангар аавынхаа ивэлт багтэн халуун голом тоосаа гисэн хайраар гэрэлсэн гисэн одон хамбогдооны хангаварт жаргалын дугаар царигулсан хангай түшигтэй За сая нэг язаар авахуллаа те өвдсөн үү? Гол учиргүй өвдөж ахын гоцсон чи гайгүй юм шүү дээ. Мэдсэн үү шүү дээ. Мэдсэнгүй. Тэгээд тагч юм юм даа үү. Мэдээ алдуулагч хийж байгаа.
Тийм баг. Одоо тэгээ 20 минутын дараа эргээд ороод ирэх гэж. Тэгээд одоо явтасан цагаас үтээд бол гарах юм дээ. Мартаа гацуун дуулгаж шүдээ он гацгүй мартан жаа. Их мартангоос шүү дээ. Одоо тэгээ 20 минут дараа орё да тий. Тэгээд тэгээд Амьдтан бие биенээ хайрл хүмүүсээ. Амьдтан бие биенээ хайрл хүмүүсээ. Алив сайхнан бусдаас битгий харамл. Хэрэггүй үгийн зэвэр зүрхийг минь бүү шархлуул. Хэн нэгнийхэн харанхуй нүгрүү битгий түлэх. Архинд орсон нэгийг хэн шоолж бүүнэ. Аяа чиний аав чинь ч байж мэдэн шүү дээ. Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол аз жаргалын хаалгыг бусадтан нээж өг. Ачиг чинь тэд бас бүү мартага. Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд. Гарцаагүй тэрнийг олж хэл. Гадаа нартай чи гэрт хүйтэн өдөр газар дээр нэг бус удаа тохиол. Чамд дурлсан сайхан хөвгүнийг чанга хатуугээр битгий гондоо бүсгүй. Чамайг хайрлсныхан хариуд хайрл. Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ. Бидний амьдрал ав адилхан. Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч, бидний хазар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч, бидний зам дээр ав адилхан учрал тохиолдов. Бүсгүйн довлон нулимсыг асуулгүйгээр авчиж өг. Бүдэрч унсан хүүхдийг дээр өргөж аргад. Өнөөдөр чи нээж нөгөөх нь уйлдагч, өөр нэг өдөр чи гунж цаадагч нь дуулах болно. Өлгийн хавс хоёрыг хүм бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй. Бие биенээ л хайрл. Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй. Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор алтан нар гэрлэн бидэнд ав адилхан хайрладаг болохоор амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодно. Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно. Одоо Монголах үлцээдийн аав гэсэн шүү дээ. Бүр өстэй. Үгүй төрөлхийн байцлаг. Бүр муудсан байна гэж шүү дээ. Хорхоо эцэн шүү дээр яа. Үгүй. Чи ядах уу? Байцлаг. Яаж надад өгдөхгүй байгаа сте. Рулын чимчг нэлээ. Зүгээр. Гэн. Аав сүтээ авахулж байна. Миний хүн наана байж одоо тэгээ очлоо. Аав боор төмөр зам сүтээ авахулаа гэж байна. Сүтээ авахулж байна гэж байна. Одоо яваа очлоо чи наана байж. Охин ч нөө. Сүтээ авахулж байна гэсэн хөдөө явж байгааг сонсоод намайг ирж авч яваач гэдэг нэг хөтөлбөр. Одоо дээд шүдийн дахиад нөгөө бөөлнийх нь хэмжээг аавн тий. Тий, ийм шүднийх нь тий хадталтыг үзэх байхгүй юу? За. Хаман гараа. За 100-аараа. Шүдээ нийлт хаад шүү. Одоо тэг ангаахгүй яг тэгээ 100 ээж шүү. Өнөөдөр болсон. Өнөөдөр болсон. Дахиад хизээ ирэх юм. Маргааш ирж чадна маа. Чадна. Маргааш ирж тэрмэрк үзэхээ. Тэрмэрк шүднийхээ өрөлтөө үзэх байхгүй юу? Шүднийхээ өнгө мөнгө өрөлтийг үзэхээ маргааш ирнэ дээ. Маргааш цагийн тэгээд одоо ингээд имчилгээгээ хийлгээд хэр удах уу? Одоо байхгүй шүү дээ. Одоо маргааш ирж хэмжээгөө үзээ. Тэгээд
3 дахь шүтэн бэлэн болно. За баярлалаа. За баярлалаа. Удамжнаа гарсан тэрл элэгнэх дахан дүүсээ нэг нийгмээс нөгөө нийгэм шилжих шилжилтийн үед замаа алдсан хүмүүс гэсэн бодол олон түмэн зөнхөлдөг. Тэгвэл энэ хүмүүс сүүлийн үед улмал залуучсаар байгаагийн учир юу вэ? Нийгмийн шилжилт хөдөлгөөн бүрэн дуусаагүй байгаа гэх үү? Монгол хүний ухамсар дорой гэх үү? Эрх баригчдын бодлого буруу яваа гэх үү? Эсвэл тийм л золгүй хувь тохиолын эзэд ийм л байх ёстой. Тэдний аз эз дутсных гэх үү? Аль эсвэл ямар ч улсад нийгэмд тийм давхарга байдаг шүү дээ гэж бүх зүйлийг зөвдөх үү? Бид энд хинэгнээс ирж буруутгах гэсэнгүй. Энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч түмэндээ олон олиггүй цолгон шинхэн эзэд эдгээр хүмүүсийг хэрхэн ам зууж ямар бэрхшээл зовлон туулдгийг хүмүүний амьд явах амьдрахын утга учир чухам юунд оршдгийг багш болов мэдрүүлэх. Энэ хүмүүсийн итгэл найдвар Монгол хүний үн цэнийн тухай бид үзүүлнэ. 7 хоног бүрийн даваагаас Баасан гарагийн 22 цаг 30 минутаас Роял HD-ийн нийгэм эдийн засгийн сувгаар хүний мөр бодит цоврал нэвтрүүлэг. Монгол хүмүүр үнцэнтэй. За, битээр сая Тужисмал имлэг дээр орчаад гарч ирж байна. Энэ бол эхний өдөр. Маргааш 2 цагт дахиад хүрээд ирсэн, тийм ээ? Тий. Сая шүтнийхээ хэвийг авахулаад нэг язуураас тэрийг сугтуулаад. Ерөнхийдөө нэг 5 шүт хийх юм шиг шүү дээ. 5 шүтээ. Тий. Ямар ч маргааш тэгвэл хоёлаа эндээ эргээд ирэх юм тийм ээ? За. Цаг хугацаа надад